Сайн байцгаана уу? Makeup гэртээ цогтуулан байна. Та нартайгаа бүтээгдэхүүн болон гуталтын тайлбар бичлэгээрээ иргэн уулзж байна. За өнөөдөр миний ярилцах бүтээгдэхүүн бол повдер. За повдерыг яагаад заавал хэрэглэх ёстой вэ гэвэл мэдээж будаг төвчг зорилготой. За повдер сонгохдоо бүтэц болон хөнгө гаралтын харахад ер нь хангалттай. За манай Beauty Me брэнд маань хэдийнэ хэрэглэгчдийн гарт ирэх хүрээд хэлсэн гэдэгт итгэлтэй байна. За Beauty Me брэндийн маань 2 повдер надад байна. Эхлээд повдерны өнгөний тухай ярилцъя. За манай дээр зарагдж байгаа энэ повдерны нэг нэмэр нь арьсны өнгөөр хувирах чадвартай гэсэн. Та ямар ч төрлийн арьстай байсан таны арьсан дээр өнгөөр нь хувираад дуусчдаг гэсэн. 2 нэмрийн юу 21-22 нэмэрч тохиромжтой. 3 нэмэр нь болохоор 23 нэмэрч хэрэглэн тохиромжтой гэсэн. За харин манай дээр зарагдж байгаа энэ повдерны T01 нэмрийг би онцлмоор байна. За энэ повдер нь цаанаасаа сатай повдер байгаа. За яг одоо би хэрэглэж гисэн байна. Арьс маань ерөөхдөө маш гоё чиглэг өнгөлөг харагдаж байгаа. Тэгээ повдерыг ерөөхдөө спонж орн биш энэ тагнарын баг зэргийг аваад багсан донд чинь байгаа хамгийн том багсаараа авлаа. Товшлоо. Хөнхөн нүрэн дээрээ товшоод ингээд. За би нүрээ повдер цэцэн байгаа учраас одоо ерөөхдөө та нартай харуулах га зүгээр хөнхөн дараад үзүүлчихье. Жохон зузаан санагдаад байвал багсныхаа үзүүрээр хөнхөн эргэлдэх хөдөлгөөнөөр ингээд босгоод өгөх боломжтой. Үүний араас будаг төвчг шиг нэст байгаа. За энэ маань саатай болон саагүй төрөл гэж байгаа. За би сая нүрэндээ цаafаа повдер хэрэглэжсэн учраас одоо мэд болгодог будаг төвчг финисгээ цацаад өгнө. Ингээр нэгт барцаах нь багасна. За тэгээ дээрэс нь илүү сайн бодогч барьж өгч чадж байгаа. Ганц повдер гэлтгүүгээр будаг төвчгч повдер болон мист хоёрыг хамтдан хэрэглэх юм бол таны бодог бүтэн өдрөө барьж чадна гэсэн.